integrated antenatal care services. Accordingly, 30, 52, and 42 cases of congenital syphilis were registered in 2014, 2000. За 2016 оны эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн үзүүлэлтүүд эрүүл мэндийн статистикаас харах юм бол энэ орон нутгийн өөрийн удирдах байгууллагатай хэдийгээр хамтарч ажиллаж чадна уу? Бид нөхдийн ажил яг тэр чигээрээ үргэлжилж явдаг. Сурж байгаа нарийн эмнэлгийн дийлэнх дотоод төрсэн хүүхдүүд буюу бага жинтэй хүүхдүүд эдгээр хүүхдүүдэд одоо сайн чанарын эмч их асарга зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Term babies and low birth weight babies who need implementation of good quality of kangaroo mother care. Also, ялангуяа эхнээс урагт амжих хавдуурыг бууруулах төлөвийн тэмбүүг одоо тэглэх энэ зорилгоор бид нар эрт үеийн оншилгоо антикал хэлбэрээр явуулж байгаа байдлаар чанартай үзүүлэхээс ихээхэн хамаарч байна гэдгийг энд онцломоор байна. Another point I would like to note here of over 5% among total pregnant women. High rates in both teen pregnancy and delivery observed. Of total abortion performed has increased from 17,500 in 2011 to 8 per 1,000 live births for girls under 20 years fluctuated between years, and it is almost 1.5 times higher in Ulaanbaatar. Reduce and scale up early essential newborn care along with kangaroo mother care in medical practices to improve capacity antenatal, perinatal, and postnatal care. Major finding of last two review will be presented in this forum. Сүүлийн одоо 5 жилийн байдлаар 20-с доош настай охтуудын аборт хийх хувь бол харьцангуйгаар хэлбэлцэлтэй байна. Ялангуяа техникийн тусалцаа болон санхүүгийн хэмжлэгийг бид нар үзүүлж ирсэн. За энэ бол ялангуяа хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хэрэгжиж байгаа интервенцүүд болох нэрийн хөтөлбөрийн нэг шаардлагатай тусламж үйлчилгээг танилцуулах болон өргөдгөж нэвтрүүлжихээс мэдлэгүүд менежерийн чадварыг сайжруулах чиглэлээр дэмжиж ажиллаж ирсэн байгаа. За үүнээс гадна бид нар ялангуяа энэ одоо дүн шинжилгээнүүдийн үр дүнгууд бас танилцуулагдана гэж хэлмээр байна. Шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж онгоц унааны зардлыг ажлыг бол зохион байгуулсан байгаа. Тухайлбал энэ сая дараагийн шатлын эмнэлэгт шилжүүлж эхийн амь насыг аварсан ийм ачтай тустай үйл хийсэн юм аа. Танд баярлалаа. Чухал хэрэгцээтэй өндөр өртөгтэй эмийг орон нутгийнхаа төсвөөс гаргах зэргээр одоо энэ эрүүл Увс аймгийн засаг дарга Батсайхан дарга маань явуулын амбулаторийг сум багт ажиллуулж Hayır,